Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дотооддоо зохион байгуулдаг жил бүр болдог эрдэм шинжилгээ онол практикийн хурал бол жилээс жилд өргөжж байна. За энэ удаагийн онол практикийн хурал бол 21 аймаг 9 дүүрэг эмч мэрэгчлэтнүүдээс гадна олон улсын шилдэг экспертүүд оролцож байгаагаараа онцлог байна. За энэ удаагийн хурлаараа бид нэр сэргийлэх боломжтой их хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр бол эрдэм судалгааныхаа ажлуудыг хилцүүлж байна. Олон улсад бол ямар стратеги баримтлагдаг талаар бол экспертүүдээс бол туршлага судалж байгаа ийм онцлогтой хурал болж байна. За их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн хувьд бол энэ жил 4 жил тутамын их яагаад эндэг гэдэг нэртэй итгэмжит лавлгааны аргаар эхийн эндэгдлийг бууруулах чиглэлд судалгаа явуулдаг. Энэ судалгаагаа бол танилцууллаа. За энэ судалгааны үр дүнд бол бид нэр эмч мэрэгчлэтнүүдээс гадна ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь эхийн эндэгдлийг бууруулахад бол бас тодорхой хувь нэмэр оруулах юмаа гэдэг бол дүн гаргаж байна. Бүрийн сэргэлэн нийслэлийн амгалан амарч газар эмэгтэйчүүдийн тас хэрэглэгч. За баярлалаа. Өнөөдөр их сайхан хурал болж байна. За энэ хурал бол бүх нийслэлийн төрхүүд болон 21 аймагаас оролцдог одоо ирж оролцдог ийм сайхан хурал байгаа. Тэгээ энэ хурал дээр ингээд бүх салбараараа ингэж одоо салж оролцдог. За өнөөдрийн хувьд бол одоо бид нар их барих эмэгтэйчүүд тал дээр бол одоо салж одоо энэ салбар бол дандаа нэгдсэн хурлаанд салж оролцох гэж байна. За тэгээ энэний хамгийн чухал бид одоо эмч бидний хүлээгдэж байгаа үр дүн нь бол энэ хурал дээр нөгөө нотлохонд суурилсан одоо итгэлүүдийн үр дүнд гарсан одоо үр дүнгээс эмнэлэг дээр одоо хэрэглэх тийм ээ цаашид бол одоо хэрхэн яаж хэрэглэх талаар бол дүгнэлтүүдийг бол одоо сонсоход их таатай байдаг. За манай эмнэлгийн хувьд бол эмэгтэйчүүдийн нөхөн өрчгийн эрхтэн халаалах зорилгоор хөнөөл багтаа мэдцлүүдийг бол хийдэг байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн мөн одоо энэ талаар ярилцаж бусад эмнэлгүүтэйгээ эмч нартайгаа туршлага солилцох одоо ийм сайхан хурд болох гэж байна. За сэтгүүлчдийг өөрч ард иргэдэд бол одоо эрүүл мэндийн боловсрол олох чиглэлээр контент бэлдэж ингэж өгч тархаач гэж судалгааны баг зөвлөх хэмжээний экспертүүд ярилцж одоо судалгаагаа соромж байгаа гэдэг ийм судалгаагаа тэгэхээр зэрэг бид энэ судалгааныхаа дүнд чанарын болоод яасан слогангээр илтгэлээ өндөрүүлж байна. Нэг чиг амьдрал бэлгэлэгтэй мэндэх ёсгүй. Энэ дундаа хэлцүүлгийн сэдэв хүүхдийн ард тавдрын тусламж үйлчлэгийн асуудал сэдвэр хэлцүүлэг хийгдэх нь. За модератороор ингээд эмийн тэтгэгч байгууллагын танилцуулгыг 10 минут сонсоод тэгээд дараа нь багш за мөн одоо хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн хэсгийн зөвлөл маахны доктор Цолгон ямар зөвлөлийн дараа панелистаар Мэдсайхан багш за Цолгон Заврал за мөн хоёр зөвлөх чиглэлээр баримтлаж буй стратеги бодлого 2022-оос 30 оны хэрэгжүүлэх эрхтэнжүүлэх төлөвлөлт модераторын панелистаар оролцолтмаа эрүүл мэндийн яамны мэрэгчлэн за сэрод мэрэгчлэн нар орно.